үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг Эрхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Ингээд бид энэ удаа биологийн шинжилгээ ухааны ололтыг амьдралд хэрэглэх сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүллээ. Ингээд би зочноо танилцуулъя. Ноён Гант Тулга Шинжилгээ ухааны академийн биологийн хүрээлэнгийн захирал доктор Иймэрхэн байна. За баярлалаа танд. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За юу нэм таныг нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Тэгээ нэвтрүүлгээ үзэж байгаа бүх нийт үзэгчдэд өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ зочныг яагаад урих болсон би зүгээр нэг товч бас удирдахал гэх юм уу хэлье гэж бодсон юм аа. Энэ би ч өөрөө бас социализмын үед энэ биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилд ингээс 4-5 жил ажиллаж байсан. Тийм байсан байлээ. Тэгээд энэ жил одоо саяхан чинь 9 сард байхад 10 сард билүү? Тийм 9 сард. 9 сард энэ биологийн хүрээлэнгийн 60 жилийн дохиогоо тэгээд тэрэн дээр бас Ахмад Манитыг ураад тэнд ингээд очиод очсон. Тэгээд тэн дээр энэ олон улсын 60 жилдээ зориулсан олон улсын том хурал эрдэм шинжилгээний хурал болж ирсэн. Тэр чи одоо хичнээн орноос эрдэмтэд ирсэн байлаа. 16-7 орноос ирсэн. Тийм. Тэгээ Монголын эрдэмтдтэй тэр олон улсын эрдэмтэд манай Монголын эрдэмтэд чуулаад манайхан чинь одоо бас өөрийнхөө ихтгэл тэр судалгааны материал юм хамаа танилцуулаад тэр одоо гадны тэр эрдэмтдтэй цугл одоо бид чинь тийм төвшөнд байгаа юм байна гэдгийг би хараад бахархажсэн байхгүй юу. Тэгээд энэ бол ийм юмнууд бид нэр ингээ манай эрдэмтэнд хийцэн байт юм байна. Тэрийг нь одоо манай ард иргэд ерөөсөө дуулж мэдээгүй. Иргэд байхлаа би одоо мэдээгүй явж байгаа шээ. Ийм байж болохгүй гэж бодоод ингээд ер нь энэ эрдэмтдийнхээ Монголынхаа эрдэмтдийнхээ эсвэмийг нийгэм таниулъя. За ялангуяа энэ ирэх барьж байгаа мөнгө төгрөгөө шийддэг ийм улсууд энийг бас мэдээсэй. Тийм ээ? Бид ч одоо нэг шинжилгээ ухаанаас гэхээр л нэг харам байдаг шүү дээ, тий. Энэ минийгээ одоо болоосоо ялангуяа тэр улсууд ч мэдээлэл авчвал бас нэг өөр болох байх л та, тий. Гэсэн үндсэн дээр би одоо ийм цуврал ярилцлага хий, салбараар нь өрий гэж бодоод за хамгийн анхны зочин нь бол энэ Шинжилгээ ухааны академийн гадаад харилцааны хэлтсийн дарга эмэгтэй байсан. Нэм шиг доктор байсан. Тэгээ хоёр дахь нь одоо Гант Тулга доктор болж байгаамаа гэсэн ийм удирдахал байгаамаа. За ингээд би зочноо та бүхэндээ бас товч танилцуулъя. За Гант Тулга доктор Монгол Улсын их сургуулийг 2000 онд генетикч мэргэжлэр төгссөн. За 2003 онд одоо тэндээ магистр хамгаалсан. 2008 онд Японы Каназава их сургуульд докторийн зэрэгээ хамгаалсан. За тэрний дараа Америкийн Миссисипи их сургуульд пост доктор хамгаалсан. За дараа нь Америкийн Иллинойсын их сургуульд зочин профессороор ажиллаж ирсэн. Ингээд 2016 онд биологийн хүрээлэндээ ирж ажиллаад 21 оноос одоо захирлын албан тушаалыг ашиж байгаа. Ийм манай одоо залуу өндөр боловсралтай ийм боловсон хүчний нэг юм байна. Тийм. За ингээд хоёлаа ярилцлаганд оръё. За ингээд 60 жил за хүрээлэнгийн чинь тухай тийм ээ ер нь биологийн салбар энэ танаа хүрээлэнгийн 60 жил болсон байна. Би ихлээр танд нэг үг өгөх гэж байна тийм ээ. За 20 минут байдаг юм уу? Та энд багтааж агаад энэ 60 жилд яг юу хийв, ямар үр дүнд төрөв, ямар зорилго тавив тийм ээ. Тэр нь ямар үр дүнд төрөв гэсэн нэг тийм танилцуулга маягийн юм эхлээд хийж дараа нь хоёулаа асуулт хариултанд орё гэсэн юм баталгаа байна. За их том сэдвийн хүрээнд ярих шаардлагатай болж байгаа шүү. Гэхдээ одоо тэгээд чадан яднамнаас бас мэдэх юм байна, мэдэхгүй юм байна. Тэгээд чадан хоёулаа ярилцъя. Тэгээд за ингээд хоёулаа ярилцлаганд оръё. За би эхлээд танд нэг 20 минутын үг өгье. Та энэ хугацаанд энэ хүрээлэнгийнхээ одоо 60 жилийн хугацаанд хийж гүйцэтгсэн ажлуудаа ямар зорилго тавив та бүхэн тэгээ юу нь биелв энэс одоо гол нь одоо энэ амьдралд одоо ямар бүтээгдэхүүн юунууд нэвтрв тийм ээ. Тэгээ энэ талаар одоо та нэг танилцуулга хийх үү за. За юуны өмнө дахиад нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Тэгээд манай хүрээлэн их онцлогтой хүрээлэн гэж би захирлын хувьд боддгийг. Яг одоо хариаллынхаа хувьд гэх юм бол хуучин
шинжлэх ухааныхаа гээд одоо боловсролынхаа яамтай хамт байсан бол одоо эдийн засгийн хөгжлийн яамны одоо харьяалалтай шинжлэх ухааны академи маань тэрчгээр очсон тийм ээ. Гэтэл манай дээр хэрэгжиж байгаа төслүүдийн нэлээдгүй хувь нь бараг 40-50% нь байгаль орчныхаа яамтай холбоотой. За молекул биологийн лабораторитой холбоотой бас 1-2-3 төсөл нь эрүүл мэндийнхаа яамтай холбоотой. Тэгээд нөгөө талдаа бас одоо биологийнхоо олон янз байдлыг хийгээд ингэ явж байгаа. Энэ шалтгаан нь бол 1990 хэдэн он байсан бэ? Биологийн хүрээлэн, биотехнологийн хүрээлэн гэж хоёр хүрээлэн байсныг одоо захиргааны зардлаа хэмнэх ерөнхийдөө та эдийн хийж байгаа ажлынхаа ойролцоо учраас нэгтгэгчээ гэдэг ингээд нэгтгсэн байдаг. Тийм учраас манай хүрээлэнгийн тал хувь нь бол биотехнологийн талын судалгаанууд. Тал нь бол яг үндсэн сонгодог зоологийн судалгаанууд хийгддэг тийм өрмөц онцлогтой хүрээлэн байгаа юм. Тэгээ бид бол энэ жил 60 жилийн хойг тэмдэглэлээ. Тэгээ бас Монгол гэдэг Дааз үндэстэн гэдгээрээ 60 гэдэг бол бүтэн 60-ны түүх байдаг учраас нэлээд ач холбогдол өгөөд их олон ажил төлөвлөж явсан. Улсынхаа биологи олимпиадыг нэрмжтэй болгоод анх удаа оюутны олимпиадыг англи хэл дээр зохион байгуулсан. Чингис хааныхаа музейд биологийн олон янз байдлын хараа одоо бидэнд байдаг одоо итлаа материал бүхнүүдээ гаргаад дээрээс нэмээд анх удаа ер нь Монголд амьд микроорганизмтай тийм биологи олон янз байдлын спектрум гэсэн тийм үзэсгэлэн гаргасан. Тэгээд сая 9 сард бол ерөнхийдөө хамгийн том нь буюу олон улсын хурлыг Монголд зохион байгууллаа. Түрүү таны дурдсанаар 17-8 орны 60 гаруй байгууллага эрдэмтэд цугларч бид юм ярилцлаа. Тэгээ энэ бол тухайн хурлынхаа тухайд жоох ярьж болно тийм ээ. Тэгээ ерөнхийдөө хоёр хэсэгтэй байсан бид одоо эрдэмтэн зөвлөл хамт олноороо ярилцаад хоёр дахь өдрийн хурлаа бол өнөөдрийг хүртэл бид нэр хамтын ажиллагаатай байсан байгаа хүмүүсийг урьж авчирч одоо цааш нь яаж ажиллах вэ гэсэн тийм илүү халуун яриагаа өрнүүлэх буюу тэр нь болохоор одоо секцүүдэд хуваагдаад эхний өдрийн хүндэт профессоруудаа бол голдуу бүрий дэлхийд тухайн чиглэлээр тэргүүлж байгаа 7 профессорыг авчирч тэр нь бас бидэнтэй одоо манай хүрээлэнгийн хувьд бол арай жоохон сул харилцаатай байгаа гэж хэлж болох одоо Англи, Франц зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхаа профессоруудыг бас урьж бид ер нь хин юм бэ? Бид юу хийх боломжтой юм бэ гэдгийг бас бодитоор нь үзүүлж ярилцах тийм хоёр үндсэн зорилготойгоор тийм хурлыг хийгээд явуулсан. Тэгээ хурал дээр мэдээж Ахмад эрдэмтдүүдтэйгээ урьжсэн. Тэгээ тэрэн дээр таныг бас байсан гэдгийг би нөгөө бүртгэлээ харж байхдаа мэдээ тэгээд тэрэн дээр хоёлаа цагаа танилцаад явсан. Тэгээ манай хүрээлэн 60 жилийн хугацаанд бол нэлээдгүй л олон юм хийсэн байна. Бид сая бас 60 жилийн хугацаанд багцлаад ингээ явхад. Тэгээ одоо энэ дэлгэцэн дээр өгөх материал дээр бол манай тэр 8 бүтцийн нэгж лабораториуд дээр хийгдсэн зөвхөн 5 том ажлууд л гэдэг юм ажлууд бол одоо бүгдийг хэрж чадахгүй учраас гээд ингээд нэгтгэхэд базаад аваад ирсэн. Тэгээ энийг бол манай үзэгчид бараг хараад ингээд уншиж болох учраас би энийг одоо давтаж бол яриад хэрэггүй баг. За зүгээр одоо манай үндсэн унган нэг лабораторийн нэг болох хөгтний экологийн лаборатори гэдэг ингээд мэдээж одоо 70-аад оноос хойш бол ингээд тасралтгүй экологийн олон янз байдал тэдгээрийн хамгааллын асуудал нь ямар байх ёстой юм. За тэгээд хархац нутаг гэдэг тийм одоо шинжлэх ухааны суурь судалгаа гэж хэлэгдэх тийм ээ тийм суурь судалгааны ажлуудаа хийгдээд явагдажсэн. За 90-ад оны ихээс бол ерөнхийдөө радио телевизийн судалгаа буюу одоо нөгөө хөзөөвчээрээ бид нэр одоо тухайн амьтныхаа нүүдэл шилжилт хөдөлгөөн хамгааллын асуудлыг яаж шийдэх гэдэг судалгаануудыг ер нь эхлүүлж ирсэн байх жишээтэй. За тэгээд мэдээж одоо энэ дээр бичигдээгүй бас нэг хоёр юмыг би бол цохож тэмдэглэе гэж бодож байгаа. Жишээлх юм бол ер нь сүүлийн үед бас төрийн бус байгууллагууд янз бүрийн хувь хүмүүс орон нутгийн байгууллагууд энэ төр амтан шилжүүлэн нутагшуулах, сэргээ нутагшуулах энэ төр гэдэг сонирхол их болсон байна. Тийм учраас зарим тохиолдолд 7 хоног болгон бидэн дээр бол одоо мэрэгжлийн төгөлд гаргаж өгөөч гэсэн бичиг байгаль орчныхаа яамнаас өмнө ирдэг. Тэгээ манай энэ дээр бол манай эрдэмтдүүд бол байнга одоо энэ 60 жилийн хугацаанд олж авсан датануудыг ашиглаад боломжтой юу, боломжгүй юу, ямар байсан байна, тэгсэн байна, ингэсэн байна гэдэг бүх дүгнэлтүүдийг одоо бид нэр гаргаж өгдөг. Тэгэхээр энэ дээр нөгөө цохож хэлэх гээд байгаа 60 жилийн хугацаанд та нар яг картуритаар юм хийсэн юм бэ гэсэн асуулт надад их олон ирсэн. Тийм тэгэхээр бидний хийж байгаа ажлын мэдээж картуритын тухай би одоо дахиад илэрүүлээд ярина л та. Бас ийм байдлаар дам утгаараа биднээсийн хийж байгаа ажил маань бол Монгол орныхоо экологи байгаль хамгаалал тэрэн цаашлаа дам утгаараа эдийн засаг бүх хэлмийнхаа салбартаа одоо хөрөлцөж ажиллаж байт юм аа л гэдгийг сохож хэлэх хэрэгтэй. Энэ дээр одоо нэмээд дахиад нэг хэлэх юм бол түрүүний хөгтний экологийн лабораторийн маань бол замтай өрийн яамтайгаа хамтраад зэрлэг амьтдын нүхэн гарц стандартыг батлуулж авсан тийм ээ. Одоо тэгээд сүүлийн жишээ гэх юм бол одоо энэ хөшигтэн өндийн төмөр замын зам дээр Монголын төмөр зам компаниас манад хамтран ажиллах хүсэлт тавиад бид
аль газраар нь нөхөн гарц гарах вэ? Тэгжээж одоо энэ богд уулынхаа зэрлэг амьтны хамгааллын асуудлыг яаж шийдэх вэ гэдэг талаар хамтарч ажиллаж байсан. Жишээ байх жишээ тэгэхээр. За манай дараагийн нэг лаборатори гэх юм бол гидробиологийн лаборатори гэж байна. Тэгэхээр гидробиологи гэхэлэр хүмүүс ерөнхийдөө нэг загас тэгээ нэг Монгол орнч нэг цэнгэг үснэ хийдгэн загастай гэсэн ойлголт байдаг бол тэнд чинь сэр нуруугүй тамтан гэж маш их юм байна. Тийм ээ. Тэгээ энэ дээр одоо харагдаж байгаачлан одоо маш олон тооны хөтөлбөрүүдийг хийж ажиллуулж исэн энд одоо бичгтэйгүй байгаа зүйлсээс их юм бол энэ үүсмэл усан сан гэдэгтэй холбоотойгоор одоо нэг мега төслүүдийн хэмжээнд одоо шинээр нуурууд үүсэж байна тийм ээ. Тэр нуурууд нь одоо зэрлэг амт загсныхаа одоо нүүлийн шилжилт хөдөлгөөн үржилтэн саад болох юм уу болохгүй юм уу гэдэг урьдчилан судалгааг нь бид нэр хийгээд одоо дата авцсан байх жишээтэй. Дээрээс нь нэмээд энэ шинээр үүсэж байгаа хиймэл нуурууд маань бол манай одоо гидробиологийн салбарын судлаачдад бол их сайхан судлагдах юм болж эхэлж байгаа. Одоо ингэж байгаа тохиолдолд тэр бүс нутагт нь одоо тоосон байсан тийм юм дээр л одоо амьдрал бий болох гэж байна. Тэгэхээр тэнд одоо шинээр одоо нуур үүснэ. Гэтэл зөвхөн тэр нуур нь биш. Тэр нуур үүснээс хамааралтайгаар тухайн орчинд нь чигшэлт үүсэж байгаа бол тэр эргэн тойрных нь ургамлын олон янз байдлын яаж нэмэгдэх чинь гэдэг юм уу тийм ээ. Ургамлаад байгаа шавж нэмэгдэхгүй, шавжаад байгаад нөгөө загас нэмэгдэхгүй гэдэг чинь биологч өөрөө ийм системтэй байдаг учраас гихчээ тэгээ судалгааг бол одоо манай гидробиологийн лабораторийн бол бас л одоо 60 жилийн хугацаанд хийгээд явж байна. Өөрчлөлөөр би энэ дээр тодруулчих. Энэ нөгөө загсуудыг ч одоо энэ тэнд аваач үржүүлээд энэ манай нөгөө дулмаа докторыг хийж байгаа энд орж байгаа. Бис явдаг тийм одоо улаагчны хар нуур гэдэг тийм ээ зохион байгуулалтад тэрэн дээр манай хүрээлэнгийн загс үржүүлгийн төв манай хүрээлэнгийн статустай төв маань бол байж байгаа. Тэгээд тэр бол бас л одоо их том ажил болсон тийм ээ одоо хүн болгон тэр нуурын загсыг бараг Монгол хүн идэж үтсэн билгүй орон нутгийн жуулчлалтай холбоотойгоор би бас найдлан очиж үтсэн их л хүмүүс тэнд очдог баярдаг нэм ажиллагаанууд явж байдаг. Тэгээ сая бас бид нэр яг дараа цаг болтохгүй юм уу ярин дотроо хэлэхэд 60 жилийнхаа өмнө бид нар бодож байгаад нэг загас хөхтэй амьтын энтергээд нэг ном гарсан бол Монгол орны амьд ертөнцийн тухай бүх мэдээллийг нийлүүлсэн тийм бүтээл ер нь их бага юм байна гэж үзээд ерөнхийдөө тэр үзэсгэлэн гаргаж байхдаа санаа нь гараад тэгээ Монгол орны амьд ертөнцийн цогцлохуун гэдэг нэг 10 батнам гаргах гээд зориглоод сая эхний хоёроо гаргалаа. Шууныхаа талын нэг хэлж болох нэг 120 эдэн зөвлөлтэй гидробиолог загсынхаа тал дээр бол Монгол орны хоёроос бүх загсны зүйл тэгээ сэр нуруугүйтэй амьтдын бүх мэдээллийг багтаасан ийм хоёр бата гаргацсан. Одоо ирэх 3 жилдээ 10 бот болох нь бас нэмээд одоо таны сайн мэддэг микробиолог, микроорганизм, бактериомицет энэ төрөөр ороод ирвэл 10 ботороос тогтохгүй болох шинжтэй. Тэгээ ирэх жилдээ бол одоо экосистемийг нь хөхтэй амьтантай хоёр нутагтантай ч юм уу дуусгаснаатай ингээд явж байгаа. Тэгэхээр тэр бүтээлийг бас харах юм бол яг манай загас гидробиологийн салбарын эрдэмтдийн хийсэн одоо Монгол орныхоо бүх бүртгэл тэрний тархац тэгээд одоо нүдэнд үзэгддэггүй тэр сэр нуруутай амьтдаас хавлаад бүх мэдээллийг багтаасан байгаа да. Тийм. Зүгээр би үзэгчтэй нэмэлт мэдээлэл ирэхэд энэ дулмаа доктор гээд хүний тухай сая ярьлаа. Энэ бол манай нөгөө ерөнхий сайд асан баярын ээж хүн байгаа шүү дээ. Зарим мэдэхгүй улсууд байл зөв татдах хэлж байгаа. Тэгээд тэр хөхтэй амтан дээр чинь доктороо та нар чинь тэр нэг туулгуулын ихтэй нөө минж үржүүлсэн тий. Тэр төсөлд ихний үе дээр манай дээр ажиллаж явсан. Тэгээд одоо бол манай харьяалалд бол байхгүй байгаа. Тэгтэл явуулсан эхлэлийн нь тавиад өгсөн шүү дээ. Хоёрдугаарт нь нийслэлийн байгууллага чи ер нь одоо энэ гол усанд ямар ач холбогдолтой юм тий. Одоо тэр жинхэнэ тохиргоог нь хийдэг л одоо ганц инженер. Тэр Урс цэхийн тохиргоо тэр одоо баах модон тэр оруулж байгаа л тэр нь яа тийм шиг үлээ тий. Тэгээд би зөв санаж байгаа бол сүүлийн 2 жил нийслэлийн байгуулагчны газраас манайхтай хамтарч ажиллаад манай хөгтөн судлалын 2-3 залуу доктор ажиллаад яг одоо нөгөө төвөөсөө гаргаад тавьсан инженерүүд маань яг зэрлэг байгальдаа байна уу? Тэдгээр маань одоо тэр үе энтрийг үүсгэж гэнэ үү? Тохиргоо хийж гэнэ гэсэн судалгаануудыгаа хийгдээд явж байгаа намар болгон. Тэгээ ерөнхийдөө бол одоо зэрлэг байгальдаа дасан зохицоод тэр голынхаа тохиргоо урссан дээрээ бол үүрээ бариад одоо инженерийн ажлыг хийж байгаа. Үр дүнгуудыг бид нар одоо нийслэлээр хүлээлгээд өгсөн байна. Тий, сая өөрөө нэг дурдаад орох чинь лээ тэр нөгөө энэ төмөр зам авцамын тараас тунд одоо тэр амьд нэвтэрч идэг түнэлийн стандартыг батлуулсан гэж тэр нэг цагаан зээл дээр нэг сонир юм байна гэж тийм цагаан зээл бол одоо яг одоо манай зөвхөн хүрээлэн гэлтгүй сая бас бид нэр Шинжээнд болсны хурал дээр очиход манайд ажилтдаг олон улсын байгууллага төрийн бас байгууллагууд энэ судалгаагаар бас яг адилхан ерөөсөн манай төмөр зам болон цагаан зээрийн популяцийг яг л ингээд хоёр хуваагаа тавьчихсан тийм ээ түрүү дурдсан тэр нөгөө
хүзөвчлээд ингээд датануудыг авахлаар ерөөс ингээд зам дээр эргэлдэл ингээд явж байгаа. Тэгэхээр тэр үед бол бидний стандартгүй байсан. Тийм ээ одоо ингээд байгаль орчиндөө тийм хөнөөлт юм хийжсэн бол одоо харин тэр бүтцийг батлуулсныхаа стандартыг батлуулсныхаа ачаар шинэ нэмнүүд дээр бол дахиж юм алдаа гарахгүй хаа л гэж бид нар найдаж байна. Тэрний ач холбогдол гэхээр ч одоо шинээр төмөр зам, ав зам тавихад тэр амьтдын чөлөөтэй одоо тэр нүүдэлж идэг тэр гарцыг бол заавал одоо хийх. Тийм гарцыг хийх шаардлагатай. Тийм. Дээрээс нэмээд одоо манай дээр байгаа зэрлэг амьтдын хүзүүвчний дата мэдээлэл зөвхөн манайх гэлтгүй бас олон улсын байгууллагуудын дата мэдээллүүдийг харж агаад энэ газар нь гарцаа хийх хэрэгтэй. Тэгжээж одоо яг энэ нүүдлийнхэн замыг саад болохгүй байх жишээтэй. Дээрээс нь бүр жишээ болгоо сони юм ярихад тэр говьд тавихад бол хулан гэсэн баха цаа талд нь тэнгэр харагдаж байхгүй бол ордоггүй байна. Тэр чинь нөгөө нэг битүү юм байна гэж ойлгодог учраас гих жишээний одоо судалгааныхаа үр дүнд ийм байх хэрэгтэй юм байна. Энэ нь бүр ийм хэмжээтэй байх хэрэгтэй юм байна гэдэг тийм. Бүх стандарт юм бол манайх батлуулсан байгаа тийм. Тэр их чухал ажил юм шүү дээ. Тийм ажил. Тэгээ миний зүгээр сонссноор таныхан ч бас нэг энэ нөгөө юуны мазаалын судалгаанд бас оролцож байгаа тийм. Тэр одоо 25 байсаа одоо 50 болжээ гэсэн нэг яриа байдаг. Тийм. Тэгээд мазаалаа маань өөрөө би үл яг хөгтөн судлаач биш. Тэгэхээр одоо нөгөө цэцэрлэг ажлыг 3-4 жил хийгээд бүх л одоо юмд оролцоод ингэ яваад миний ойлгож байгаагаар бол их тийм хэцүү амтан тийм ээ. Тийм учраас голдуу манайхчдаа байнга хойно дархан руу очиод камер тавина. Тэгэл камерныхаа зургийг аваад тэгээ энэ нь бол давхарцсан зураг байна гэсэн байна гэдэг ингээд одоо гадаад фенотип гэж ярьдаг тийм ээ. Тэрүүгээр ингээд ялгаад үзэхлээр бол тухайн үедээ таны хэлж байгаа тэр 20 эдхэн 30 эдхэн тэр гэдэг юм явсан юм шиг байна. Тэгээ манай хүрээлэнд байсан тэгээд Америкийн нэгдсэн улсын тэрт одоо доктороо хамгаалсан тэр эмэгтэй энтрийн судалгаа сүүлүүдээс манай хүрээлэнгийнхний судалгаа генетикийн судалгааг хийгээд үзэхлээр генетикийн олон янз байдлын судлаад үзэхлээр нэг 60 гаруй байтгал байх боломжтой гэсэн нэг тийм сүүлийн судалгаанууд бол гарч ирээд байгаа юм. Тийм. Ирвсэн дээр. За ирвэс бол өөрөө их олон улсын амьтдын судлаач нар их сонирхолтой сэдв юм билээ тийм ээ. Их цөөхөн оронд байдаг. Тэгээд тэр цөөхөн орнууд нь нийлээд бүр тэр талаараа бас янз бүрийн одоо хамгаалах нийгэмлэг янз бүрийн байгууллагуудад ингэж явдаг. Тэгээ манайд бол одоо мөнхцөг доктор гэж хүн байсан баг та мэдэх байх тийм ээ. Яг ирвсээр одоо насаараа ажиллаад ингэж явсан бол одоо тэр хүний хүүхэд нь баяраа доктор маань бол бас ирвсийнхаа судалгаагаар өнгөрсөн жил Тэдний шинжилгээний академийн зоологийн хүрээлэн дээр докторийн ажлыг хийж өргөжлөл дуусгаад одоо ингээд ирвсийн судалгаа бас хийгээд өнөөдөр бас ирвс хамгаалах өдөр байгаа. Өглөө 9 цагаас ТV9 сувг дээр ярилцлага өгнө гэж явж байгаа өчтөр тийм. Тэгээд зөвхөн энэ хүний нүдэнд харагдчихдаг ийм ойрхон болохоор би энэ амьтдыг бас нэг нэр зоож асуусан юм шүү. За тэгээ би таныг таслаа. За одоо өөр ямар лаборатори юу байгаа вэ? Цаашаага. За тэгээд одоо шавж сувуу судлалын лаборатори гэдэг. Энэ бол тийм манайх одоо нөгөө зовлон ярихад одоо нэгэн таны түрүүний хэлснээр орон тооны асуудал гэдэг их хэцүү асуудал байдаг. Одоо 95 хүнтэйгээ засгийн газрын тогтоолтой учраас бид илүү хүн гаргаж болдоггүй. Тэгээд биологи, биотехнологи хоёр том бүтц үүдэг учраас уул нь бол одоо ингээд хоёр тусдаа байх хэрэгтэй. Шавж сувуу судлалын лаборатори гэдгийг нэг болгоод одоо нөгөө орон тооны хүний нөөцийн асуудлаар ингээд яваад байгаа юм. Тэгээд манай шувуу судлалын тэр орон тоо ярьсан дээр одоо эн чинь засгийн газрын тогтоол гараад эн чинь нэг бүх юунаас нэг 10% хал мал гитсэн тийм яваад байна уу юу? Нэг тийм юм хэсэг яригдсан тэгээд одоо би тэр бүр тэр дээр асуудлыг сайн мэдэхгүй байна. Манайхан бас надаас орж ирэл юу болж байгаа юм бол асуугаад байсан тэр зэмзууны асуудал. Зүгээр. За тэгээд шувуу судлалын салбар бол мэдээж их сонирхолтой салбар юм байна. Тэгээ одоо яг энэ дээр дурдгдсан байгаа 5 зүйлийг үл үзэгчид өөрснөө харж байгаа учраас би бас өөрөөр нэмэлтээр ингээ ярихад нодлон жил байгаль орчны хамтаа хамтраад манай биологийн хүрээлэн одоо шонхрыгоо тооллогыг хийж дуусгасан. Тэгээ тэрэн дээр бас л орон тооны асуудал нэг цаг хугацаанд гарахгүй бол энд байж байгаа шуугаа энэ дахиад тоолох магадлалтай. Учираас гээд ингээ 9 баг гарна гэдэг ингээ явахад манайх бол өөрснөө л 5 баг л гарах боломжтой байх жишээтэй. Гэхдээ яг одоо Монгол Улсын их сургуультайгаа бусад шувуу судлаас нартайгаа хамтраад ингээ манай хүрээлэн толголоод одоо шонхрыгоо тооллогыг амжилттай хийж явуулсан. Одоо бас л түрүүний нөгөө мега төслүүдтэй холбоотой гэдэг асуудлууд дээр бол нэлээд их олон асуудлууд гарч ирэх юм шиг байна. Ягаад гэвэл одоо энэ нөгөө салхин цахилгаан станцууд барьж байгаа тохиолдолд эдгээр нь бол шууныхаа нөлөөлдөг. Бид чинь болохоор шуу юм чинь дээгүүр гараа явчихсан доогуур гараа явчихсан гэж боддог байтал чинь бас ч гэж үгүй юм байна. Тэгээ одоо энэ дээр бол бас манай хүрээлэн бодлохоороо дахиад юм бэлдээ гэд манайд олон улсын байгууллага хандсан. Одоо нэг угсаа харах. Тэгээд нэг ийм газар ийм салхин станц байгуулах дээр
одоо байгаль орчны үнэлгээнд дээр нь та нар ажиллаад өгөөч гэдэг. За бид нар ийм боломжтой байна ингэж ажиллаад орё гэсэн чинь танаа нэгдүгээрт одоо хүн хүчнүүд хүрэхгүй юм байна. Хоёрдугаарт нь бол нэмээд бүр гар далавчтан буюу одоо сарсан баг ухааны чинь мэрэгжилтэн байхгүй юм байна. Тийм байна, ийм байна гэдээ ингээд ороод ирж байгаа юм. Тийм. Тэгэхээр эн чинь бол одоо мега төслүүд явж байгаа тохиол ялангуяа энэ шуугны нүүдэлтэй холбоотой энэ салхи мэлхтэй холбоотой асуудал дээр бол бид бас дахиж нэлээд боловсруучныхаа бодлогыг эргэж харах бэлдэх шаардлагатай асуудал гарч ирж байгаа учраас эхнээс нь бэлдээл одоо манай шуугын судлалын бол сайн шандын станц руу үе үе нэг заримдаа томилтын мөнгөтэй бол мөнгөгүй л өрснөөхөө мөнгөөрөө дахиад басна судалгаагаа хийгээд тэгэл яваад байгаа. Тийм. Тэгээд шавжны лабораторийн юм бол бас их олон зүйлийг хийсэн дээ. Тэгээ одоо Монгол орн бол 28 багийн 12500 орчим шавжийг бүртгэж гисэн одоо шинжлэх ухаанд бол нэлээдгүй олон төрөл зүйлийг бол ингээд 65 оноос хойш ингээд бүртгүүлсэн. Тэдгээрийнхээ үр дүн дээр ингээд Монгол орны цаах хэрвээхээ тэгшүндэрлэгийн зарцаа гэх бүтээлүүдийг гаргачихсан. Нөлөнжилэгч одоо энэ зарцаан дээр бол бас манай нэг эмэгтэй алтан жимгээд эмэгтэй бас шинжлэх ухааны тэмдэглэдэг шин зүйлийг би одоо бүртгүүлчихсэн. Одоо яг энэ ажлаараа өмнөд төгсөд бол доктороо зөвхөн Монгол байгаа шавж байна уу эсвэл дэлхийд байдаг мөртлөө манайд анх бүр тэмдэглэлээ гэж үтсэн. Тийм. Энэ бол одоо зарцаагаараа явж байгаа ажил. Тийм. Бид одоо бас 11 сард нэг иймэрхүү шинээр болсон зүйл зарцаа микроорганизм энтрүүдээрээ бас нэг шинжлэх ухааны ажлынхаа баяраар 60 жилийнхаа хаалт маяктайгаар нэг жижигхэн одоо мэдээлэл өгөх тийм төлөвлөгөөтэй л бас явж байгаа. Тийм. Тэгээд яг энэ шавжин дээр энэ бол миний шавь судлаач хүний биш хүний хувьд бодоход одоо энэ хажуу талын Казахстан гэх чинь 16,000 18,000 зүйл бүртгэсэн байгаа юм. Тэгэхээр бид их ойрхон амьдарч байгаа мөртлөө манайх бол 12,500 гэхэлэр ийм ялгаа байхгүй байх боломжтой болов. Тэгэхээр бид бол илүү их л судалж, илүү их л шинээр одоо шавжныхаа судалгаан дээр мэрэгжилтнээ бэлдэж цаашаанаа судалж иж явах нь бас нэг эдийн засгийн холбоотой юм уу, хүний нөөцтэй холбоотой юм уу, бодлоготой холбоотой асуудал байгаа болов уу хувийн дотор бол боддгийг. Тийм. За тэгээ манай дараагийн лаборатори гэх юм бол микробиологийн лаборатори байна. Одоо ингээд биотехнологийн тал руугаа эхэлж байна гэсэн үг тийм ээ. Микробиологи манайх хоёр микробиологтой холбоотой лабораторитой. Нэг нь микробиологийн лаборатори, нэг нь микробийн нийлэгжлийн лаборатори. Микробиологийн лаборатори нь илүү суурь судалгаа талтай. Нийлэгжлийн лаборатори нь илүү тэр суурь судалгаануудынхаа үр дүнг ашиглаж одоо бүтээгдэхүүн, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тийм чиглэлээр ажилладаг. За манай микробиологийн лабораториос одоо хамгийн том нь гэж ярих юм бол манайх одоо 9,000 орчим өсгөрийг цэврээр нь ялгаж авсан одоо Монголоос Монгол орноо хамгийн том өсвөрийн сантай гэж хэлж байна. Яг энгийн хүмүүст одоо тайлбарж хэлэх юм бол бид нүүдэлчд учраас бараг айлын эцэгтэй болгон эмээ болгон тарга бүрдэг. Уламжлалт тарганы хөрөнгөтэй тийм ээ. Тэдгээр чинь одоо яг нэг нэгээр нь ялгаж авчираад генетикийн судалгаа хийгээд үзэхээр бүгд арай нэг жоохон өөр байгаад байна шүү дээ тийм ээ. Тэр судалгаа хийхэд бол бид нар одоо ингээд зөвхөн одоо сүм бүтээгдэхүүнийг илтгэгүйгээр ер нь нэлээд олон төрлийн микроорганизмынхаа цуглуулгыг одоо энэ 60 жилийн хугацаанд бий болгосон байна да. Одоо 9,000 орчим юм байна. Тэгээ энэ одоо эдгээр дээрээ ямар биологийн үнэхээр ашигтай идэвхтэй байж болох вэ гэдэг судалгаануудыг л хийж байна. Тийм. Уучлаарай энэ дээр би нэг асуулт байна. Жишээлбэл одоо энэ булганы айраг, дундговын айраг гэж бид нар ч одоо ингээл ярьдаг шүү дээ. Тэндээс та нар тэр микроб, тэр сүм хүчний бактерийн одоо судалсан юм байна. Үнэхээр ялгаа байна уу? Эсвэл зүгээр ард түмний тийм яриа байдаг юм болов уу? Судалгаа байна. Тодорхой хэмжээнд бол бид нэр цуглуулад жоохон ялгаатай байдлын тэрийг судалсан юм бол байгаа. Тэгэхдээ яг тэр айрган дээр би өөр их айрган дуртай өнөөд их бодод юм удаа. Яг нэг газараас нэг айлаас хөрөнгө аваад хойно булганы сайхан могод хоёрт очиход хоёр өөр айраг гарч ирээд байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ дээр бол тэр өсвөрөөсөө гадна тухайн ерөөсө голын наан цаанд байгаа хоёр ургамлын бүлгэмдэл. Тийм бай. Гэх зэрэг их олон юм нөлөөлөх юм шиг байгаа. За тэгээ бүр дундгой булган гэдээ ярих юм бол цаг уурын нөхцөл. Тийм гэдэг их олон шалтгаантай юм болов уу гэж дотроо боддог. Тодорхой хэмжээнд бол бид нэр одоо цэврээр нь ялгаж аваад тэгээд одоо генетикийн зарим хэсэгчлсэн судалгаанд дэр хийсэн үр дүн бол байгаа. Тийм. За тэгээ микробын дээр ч одоо манай эрдэмтэд ч их олон одоо шинээр бас омог юм уу нээсэн байлээ тий. Тэр нөгөө 60 жилийн юун дээр манай цэцгээ докторийн юун дээр ихтгэл дээр гарч ийн лээ. Тэгээд бүр намайг ингэсэн шүү дээ. Болдоо чиний ялгаж байсан өсвөр дундаас чинь бид нэр дэлхийн шинэ омог нээсэн шүүгээ. Тэгээд манай микробийн нэгэд л явж байдаг. Одоо сая басны сонирхолтойг нээчээд одоо нэг бүтэн геномын дарааллыг хийлгүүлж авч иж
одоо нөгөө database-тэй харьцуулаад ерөнхийдөө мөнгө гэдэг нь бид нар мэдж байгаа. Гэхдээ одоо бас нөгөө бүтээлээ хэвлүүлэх олон улсын стандартын дагуу яг ингээд хийхин тулд хичээтэй ингэж явж байна. Тэгэхээр энэ одоо яг цэцгээ докторын хэлж байгаагаар таны үед ялгаж ирсэн тэдний дотроос ч нь бол дахиад бол бүр их хэмжээгээр одоо гарах боломжтой. Тэгээд одоо нөгөө санхүүгийн асуудал, техник технологийн асуудал, одоо бүтэн геномын дарааллыг хийлгүүлэх асуудал гэл ингээд л тийм их асуудалтай холбоотой бас нэг түрүүний шавжны асуудал гэсэн ерөнхийдөө тийм их асуудалтай байгаа л гэж үзэж байна. Тийм сүүлийн 5-6 жил болж нэг Японы хэсэг эрдэмтдийн баг ирж одоо танай хөрөлтөнтэй цуг ажилласан тийм би бас тэр улсууд нь унаа тэргээр үйлчилсэн нэг тийм үйлчилсэн. Тэгээд эднээс би өөрөө биологч болохоор бас сонирхоод юу яаж ийм тэд нар ч нөө Монголоос дээж аваачаад энэ нэгэн бас их өндөр одоо биологи идэвхтэй тийм сүүн хүчлийн бактери энэ төр ялгаад тэр Японы тэр үйлдвэрүүд чинь сүүн бүтээгдэхүүн үйлдвэрүүд чинь штаммууд нь хуучраад нөгөө юм бүтээгдэхүүн энэ төр нь бас удаашрчдаг юм байна шүү дээ. Тэгээд байгалаас ялгаж авсан тийм шин штаммууд болохоор хүчтэй хурдан ажил тэр нөгөө бүтээгдэхүүн гарц марцсан дээшлдэг. Тийм нэлээ юм олжчихсан бид нэр гэж ярьжсэн шүү. Тийм. Яг энэ би бас нөгөө молекул биологч, микробиологч хүн биш. Гэхдээ ингээд мэдээж яг микробиологийн талын судалгаанууд одоо ингээд л байгууллага удирдаад явж байгаа ингээ хараад байхад хувь одоо судлаач хүний хувьд би ингээ хараад байхлаэр манай микроорганизм чинь нөгөө хасах 40 градус, нэмэх 40 градустай тесэж үлддэг ийм бактериуд учраас одоо аваад тэндээс үнэхээр биологи идэвхтэй бүтээгдэхүүн гаргаж авч байгаа тохиолдолд одоо бараг дэлхийн хаач очоод ажиллаж тийм гих зэрэгээр ингээ тийм тэгээд одоо энэ байгаль дээрээ энэ олон 100 мянган жилийн явцад бий болсон генетикийн сан байна шүү дээ. Тэгэхээр энэ сан дотроос бол үнэхээр их олон төрлийн биологи идэвхтэй тэр биологи идэвх нь одоо хүндрэлтэн тулгамдж байгаа асуудлуудыг шийдэх боломжтой тийм судалгаанд гарах боломжтой. Манай хүрээлэнгийн судалгаач хийгээгүй л дээ зүгээр Монголоос Тайваны Синека академийн эрдэмтэд манай Монголын судлаач энэ нийлээд ааруул авч яваад ааруулнаас пробиотик бактери ялгаж авсан байна. Тэгээд тэрэн дээр холгон дээр судалгаа зэрэг олон улсад хэвлэгдчихсэн байлээ. Судалгаа хийгээд үтсэн. Холгон дээр бол цусан глюкоз хэмжээг бууруулж байна. Тэр пробиотик бактери. Тэгээд монголчууд чинь ер нь сүү цагаан эдгээрээ дамжуулаад пробиотик хэрэглээтэй байсан учраас сахарын өвчл бага байсан юм биш үү гэсэн тийм дүгнэлт хийж авах жишээтэй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг л жишээ. Манай дээр одоо бас нэг 2 одоо бактери ялгаад авчсан судалгааны ажлыг хийгээд явж байгаа нь лаборатори нөхцөлд Петри аян дотор ургуулж байхад бол хар дугуулгыг өөртөө абсорб хийж аваад тэгээ нэг валентин солиод нэг тийм хорвоожуулах талын итгүүл үзүүлээд байгаа. Зүгээр одоо харин энүүгээр бүтээгдэхүүн хийгээд тэрний хэрэглэсэн хүний хар дугуулга буурах уу гэдэг бол дараагийн хийх ёстой ажил. Гэх мэтчлээ одоо энэ зөвхөн манай Монголд гэлтгүй дэлхийд дахин тулгамдж байгаа эрүүл мэндийн асуудал ч юм уу эдгээрийг бас хийхэд бидний бактери боломжтой болов гэсэн тийм. Энэ сая микробийнхаа зураг өгчтэй. Энэ дээр энэ нөгөө Сибирийн хүр орхон гэдэг энэ дээр та нэг тайлбар. Одоо энэ одоо манай 2 дахь лаборатори микробын нийлэгжлийн лаборатори гэдэг ингээд байж байгаа. Төрөл урцаа одоо бүтээгдэхүүн хийж одоо яаж асуудал хийх вэ гэдэг. Одоо жил болгоно одоо энэ тухай бол одоо монгол хүн болгон мэдж байгаа одоо ингээд харахад гэдэг дуслаа гэж. Тэгээ манай микробын нийлэгжлийн лабораторийн Сибирийн хүр орхоо одоо өгсөн хүр орхоонуудыг түүж аваад тэр чинь ямар нэгэн шалтгаанаар өгсөн байгаа шүү дээ. Тэгээ хоол боловсруулах хэрэгтэн дотроос нь хайсаар угаад яг энэ Сибирийн хур орхог устгах чадвартай энэ бациллусын төрлийн бактери цэврээр ялгаж аваад одоо энэ бол Монгол улсын бүр бие бэлтгэлийн бүртгүүлсэн байгаа. Бид оюун газартаа хамтарч ажиллаад бас гүнтийн давааны ард энэ төр идэгдэжсэн нөхөн сэргээлтнүүд ашигласан. Тэгээ одоо энэ манай зөвхөн одоо энэ бол бүр бүтээгдэхүүн болоод бэлэн болцсон баг. Тэгээ гэтэл одоо биологийн асуудал чинь дахиад дараагийнх нь гарч ирд юм байна. Сая оюун газартаа тандан судалгаа хийгээд үзэхлээр Сибирийн хур орхоо биш дахиад 3 төрөл зүйлийн шавжаар одоо Монгол орн ирээдүйн хэдэн жилдээ бол хортон шавжинд идэгдэх юм байна гэдэг судалгаа үнэгийн сүлт ямар юм бэлээ нэг тийм би яасан нэрээ санахгүй. Тэгэхээр одоо тэрний асуулгыг бас бид эхлүүлсэн. Одоо урьдчилаад одоо гаргачлахгүй бол асуудал үүсэж байгаа гэдэг байдлаар одоо дахиад 3 зүйлийн шавжийг өрмөгцөөр алах чадвартай бактерийн судалгааг хийгээд явж байна. За эдний лабораторийн бас нэг хийсэн том ажил бол одоо бас 5 жилийн өмнө баха Эрдэнэт үйлдвэр маань нөгөө ус цэвэрлэх системийнх нь бассейнууд нь лагаар дүүрээд 5000 м3 6 том бассейн дүүрээд өнөр та нар одоо эрүүл ахуйн асуудалтай үсээ. Тэгээд шинжилгээний актив төсөл тавиад манай хүрээлэн химийн хүрээлэнтэйгээ хамтраад эдгээр лаг шаврыг боловсруулах ажлыг хийсэн.
Тэгээд 1,500 м3 лаг шаврыгаа 1000 м3 эрүүл бордоо болгоод ямар ч өвчин үсгчгүй болгоод буцаагаад Эрдэнэ төлбөрт төлөөлөж гисэн. Эрдэнэ төлбөр нь одоо миний сонсноор тэр модныхоо нөгөө бордоо болгож ашиглаж байгаа гэх тийм. Тэгээ энэ бүтээгдэхүүн маань бол Монгол орны төрөний битэрийн дурдсан Монгол орны микроорганизмуудаас 13-4 зүйлийн холимог зөвхөн бактери гэхгүй одоо актиномицид энэ төрөй холиод гаргаж авсан юм биовирус гэдэг бүтээгдэхүүн байгаа. Хэрэглэж үзсэн хүмүүс бол мэдж л байдیں۔ Ер нь модон жорлондоо ичгэдний 2-7 хоноод үнэргүй болчихно. Тэгээд хаажимдаа бол өвчин үсгэгчгүй болгоно, задарна, доошоос сууж хөрсөндөө шингэх тийм бүтээгдэхүүн бас гаргаж авсан байгаа. Энэ уучлаарай, энэ терминал ургамлын одоо нөгөө ургацыг дээшлүүлдэг тэр янзлан баядар болцсон. Тэр чи одоо жинхэнэ манайх л тийм байдаг шүү дээ. Тэр талаар ямар судалгаа? Тэр талаар бол манайх ер нь бүр тасралтгүй. 30 жил орчим хийж байна. Сая сүүлд бас нэг инновацийн технологи зөвшөөрлөлийн төсөл аваад тэгээд нодлон жил хүлээлгэж өгсөн. Бид мод үржүүлгийн төв дээр давхар бас хүрээлэнхаа нөхцөл болцоог ашиглаад луун энэ тэр хүнсний ногоон дээр тарьж үтсэн. Тэр бол үнэхээр үр дүнтэй. Одоо тэгээд дараагийнхаа шат руу ороод бүтээгдэхүүн болгох тал руугаа явж байна. За тэрнийхээ нөгөө талд нь бас нөгөө гарцыг нэмэгдүүлэхээс гадна хортон шавж одоо эсвэл өвчлөл үүсгэхээс сэргийлэх боломжтой. За тэгээд энэ зойрон дотор янз бүрийн одоо мөгөнцрүүд нь ургацсан байдаг шүү дээ тийм ээ. Тэдэн дээр цацхад тэдгээр мөгөнцрийн үржлийг дарангуулах гэхчээ тэгэхээр ингээд тэр талаар бол хэл олон төрлийн судалгаануудыг хийж байгаа тийм. Тэгвэл бараг дангаараа яриад ч нэвтрүүлэх багтахгүй юм л хийж байгаа тийм. За дараагийн салбар. За манай молекул биологийн лаборатори. Одоо өөрөө хичээлээ би одоо тийм энэ лаборатори эрхлэгч энэ лабораторид би ажиллахаагаараа эхэлжсэн энэ лабораторид эрхлэгчийн сүүлд хийж байгаа захирал болсон. Сүүлийн 30 гаруй жил бол одоо энэ илэгний хавдар за гепатит вирусын судалгааг бол одоо эхлүүлсэн гэж хэлж болно. Манай одоо миний өөрийн багш оюун сургуулийн академич самаа үеэс эхлүүлээд ингээд явсан. За тэгээд сүүлийн үеийн жишээ болгоод ярихад яг ковидын үеэр одоо тухайн үед Сэдв сүрэн сайд дуудаад даалгавар өгөөд одоо та нар онцлогыг хий. Одоо юунд цусан дотор халдвар аваад авсан байна уу аваагүй байна уу? Вакцинжуулалт явсны дараа дархлаад огч үгүй гэдэг судалгаа хийгээд тэр онцлогоо бол бид нар хийжсэн байна. За тэгээд энэ хоёрт нь байгаа илгэний хавдартай холбоотой юм яг би өөрөө эхлүүлсэн гэж хэлэх юм уу да. Учраас нэг жоохон дэлгэрүүлж ярихад Монгол орн маань бол илгэний хавдар 10,000 хүнд оногдох илгэний хавдар тэдгээрийн шалтгаан төгөлөөр дэлхийд нэг амарт явж байгаа тийм. Тэгээд илгэний хавдар үүсгэхэд тухайн хүний өөрийнх нь генетикийн олон янз байдал их чухал байдаг. Дэлхийд дээр үл 15-6 орчим генүүд дээр янз бүрийн байдлаар одоо мутац гэж ярьдаг өөрчлөлт орсон байгаа тохиолдолд илгэний хавдар болох магадлал өндөрсөд явдаг. Тэгээд энэ судалгаа нэг ганц хоёр ген дээр нь манайх бас ажиллагааны их сургуультай холбоотой лабораториуд ирсэн болохоос цогцоор хийгээгүйсэн. Тэгээд би уул нь бүгдийг хийж хүсэлтэй байсан боловч суурь судалгааны төсвөр мөнгө төрөндөө багтаа чадаагүй учраас 2016 онд эхэлсэн баха. 2 дугаар эмнэлгийнхаа мэсцлийн засгийнхантайгаа нийлээд ер нь дам монголчуудаараа нэг Монголдо илгэний хавдраар өвчлөж байгаа хүмүүсийн генетикийн өөрчлөлт нь одоо эдгээр генүүдээр ямар байна гэдгийг үзье гэдэг. Тэгээ 2 суурь судалгаа буюу одоо 6 жил явагдаад явагдсны үр дүнгээ сая бид нэр 4 сард олон улсын нэг өгүүлэлт дам монголчуудаараа хэвлүүлсэн. Тэгээ одоо бараг сард л нэг ишлэл авагдчих шиг байна. Одоогийн байдлаар 5 ишлэл авагдчихад. Тэгээ явахлаар бас бид монголчуудаараа эхнээсээ л одоо зорилго нь тэр байсан. Монголчуудаараа илгэний хавдарт одоо дээж нь бэлэн байна. Нэг үе бодвол бас технологи нь арай гайгүй үн хөлсөн цайгүй болчлоо. Бид ч бас багаас бараг хөрөмжтэй болсон юм чинь хийгээд дам монголчуудаараа нэг өгүүлэлээ хийгээд үзье. Тэгээ юу болох нэг өвчсөн одоо ингээд 5 дахь ишлэл сая өнгөрсөн 7 хоногт авахчих шиг байна. Гэх мэтээр ингээд молекул биологийн буюу одоо өвчлөлттэй холбоотой судалгаануудыгаа энэ лабораторид нь илүү хийж явдаг та. За өөр салбар үйлдэл одоо нэг за ургамлын биотехнологийн лаборатори гэдэг. Манай ургамлын биотехнологийн лаборатори манай ажиллагааны активын ботаник хөрөлн манай хөрөлөө ирчин их олон салж нээлж олон сэлж наалж явсан. Тэгээд түрүү таны нөгөө гадаа нэвтрүүлгийн өмнө асуужсэн яг тэр сонгодог одоо ботаникийн салбар нь бол тусдаа хөрөлн байгаа. Магадгүй одоо өөрөөр нэвтрүүлэг орох байлгүй. Манай дээр технологи гэдэг утгаараа биотехнологи хөрөлн байдсан гэдэг утгаараа ургамлын биотехнологийн лаборатори нь бол манайд ингээд үлдсэн байгаа. За их олон юм ярьжсэн баг энгийн жишээ аваад ярьчихвал баг ойлгомжтой болох гэж бодож байна л одоо 2018 оноос ахуулаад манайх нь оюу толгой офицер компанитай хамтарч ажиллаад биотехнологийн аргаар ургамлуудыг бий болгож өгч байгаа. Тэгээ юу болсон бэ гэхээр
анх оюу толгой компани бол нөгөө сайтаа барихтаа мэдээж тодорхой хэмжээний хөрсийг одоо хуулаад ингээд бүх юмудаа хийгээд явахдаа бид одоо тэдэн тооны тим ургамлыг одоо ингээд устгах байгаа учраас буцааж нөхөн сэргэнэ гэсэн тийм даалгавар авсан байдаг. Тэгээд нөгөө ургамлуудаа нөхөн сэргээлтэндээ орё гэдэг. Тэгэхээр одоо энэ байгаа тэр Грубовын хөнди гэдэг ургамал жишээлх юм бол өөрөө их ховорж байгаа ургамал цаанаа бас биологийн шалтгаантай байж магадгүй. Дээрээс нь нэмээд манайд бий болж байгаа цаг уурын өөрчлөлт зэрэгээс хамаарат бараг 10-аад жил үр өгөөгүй. Одоо өгж байгаа үрийг аваад ургуулах гэхээр үрээр ерөөсөө үргэлдэг, үнэлдэг. Тэгээд одоо оюу толгой компани бол манай хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторитой хамтраад биотехнологийн аргаар эдгээр ургамлыг бий болгох хамт ажиллагааг эхлүүлсэн. Тэгээд бид бол одоо яг би тоог нь санахгүй байна. Нилээдгүй олон мянгаар тоологдох одоо энэ буруу хөнди хамир махар центр гэдгийг энгийнээр ярих юм бол одоо байгаа ургамлын эд эрхтнээс нь аваад лабораторийн нөхцөлд шинэ бүтэн ургамал болгож бий болгож буцааж тэнцэнэ авчиад эхлээд нэг талбайд нэг үйлжүүлээ тэгээ бүр яг зэрлэг байгальтанд тавих ажиллагаа хийгээд явж байна. Одоо дахиад нэг энэ ажлыг үргэлжлээд шинээр дахиад төсөл нь шинжлэгдээд ингээд явж байгаа ажил байгаа юм. Тэгэхээр манай ургамлын биотехнологийн лаборатори хэмэл тиймэрхүү байдлаараа тэгээ сүүлийн үед бол дан зөвхөн одоо ийм өсвөр талаасаа биш бас генетикийн судалгаар орцгой бүгдээрээ сүүлийн үед нэг трансгены ургамал гэж ярьдаг тийм ээ. Тиймэрхүү байдлаар бас бидэнд ургамлын ашиг шим дотор нь байгаа хоёр дахь метаболит гэж яриад байдаг. Одоо нөгөө энэ танд хэрэгэлдэг бодисуудынхаа судалгааг нэмж хийх үү гэсэн байдлаар бас судалгааны хаажлуудыг эхлээд боловсруучнуудад бэлдээд явж байна да. Тий. За манай генетикийн лаборатори бол манай бас ундган лабораториудын нэг манай молекул биологийн лаборатори бас нэг байж байгаа сүултээ ингээд салбарлаж гараад явсан. Генетикийн лаборатори бол ерөнхийдөө бараг таны ажиллаж байгаа үед байсан бахад хүний генетикийн судалгаа гэдгийг бол одоо хийж байсан тийм ээ. Одоо хүний Монгол орны хүн ам ястан дотор антропогенетикийн судалгаануудыг хийжсэн. Сүүлийн үед гэх юм бол одоо Монгол орны нэн ховор зэрлэг амьтдын генетикийн олон янз байдал нь ер нь ямар түвшинд байгаа юм бэ гэдэг судалгаануудыг бол өөрсдөө чинчээний бид боломжийнхаа хүрээнд хийж байна. Дээрээс нэмээд академиуд болон бид хүрээлэнгийнхаа хамтын ажиллагааны хүрээнд одоо жишээ ярих юм бол Хунгар улсын СГД их сургуультай хамтраад энэ бүхэнгийн генетикийн судалгаа ер нь генетикийн олон янз байдал нь хэр их байгаа юм бэ гэсэн судалгаануудыг хийж явах жишээтэй. За тэгээд мэдээж нөгөө Монгол орн маань өөрөө нүүдэлчин уламжлалтай мал аж ахуй орн гэдэг утгаараа малынхаа бас филогенетикийн холбооны судалгааны ажлуудыг бол ер нь тэгээд тогтмол эхлэхдээ л хийж эхэлсэн одоо хүртэл тэр боломжтой хадгалаад л ингээд хийгээд явж байгаа юм байна да. За ингээ манай үзэгчд одоо ингээд ойлгосон багт саяны энэ докторын танилцуулгаас тэгээ манай эрдэмтэн ямар их юм хийцэн ингээ байж идэг юм бэ гэж одоо би л үнэхээр гайхсан. За тэгээд одоо энийг одоо ингээ цаашид давтаа аж ахуй улс ордын аж ахуй нэвтрүүлээд одоо тэндээс одоо бид та нар ч ашиг хүртдэг одоо тэр аж ахуй нэгжүү гэдгийг тэрэнд цаашаа ашиг хүртдэг ийм юм руугаа одоо орох хэрэгтэй болж байна тийм үү? Тийм. Одоо энэ дээр бол мэдгүй их цөөхөл юм л нэвтэрсэн юм байна шүү дээ. Тийм. Тэ? Одоо бүх юм нэвтрүүлгээ одоо тэгвэл яах хэрэгтэй юм бэ? Тийм. Тэгэхээр битэрийн нэвтрүүлгийн зорилго гол зорилго юм. Гол зорилго нь тийм. Тэгэхээр одоо би бол одоо сая захирлынхаа хувьд ингээд хүрээлэнгээ бол танилцуулаад ер нь хийж байгаануудаа ярьчлаа тий. Одоо би танаас нэг зөвшөөрөл авах гээд байгаа. Одоо хоёул хувь судлаачийн хувьд одоо энэ хүрээлэнгийнхаа менежментийг нэг 4 жил хийгээд одоо дахиад хоёр дахь ажлаа эхлүүлж байгаа хүний хувьд хувь судлаач талаас илүү ярьчих болох. Ягаад гэвэл одоо асуудал маань бол тэнд байгаад байдаг тийм ээ гэдэг асуудлыг ярих. Ерөнхийдөө одоо миний өөрийнхөө төвшнөөс хитээцсэн асуудлуудыг хоёул ярьж эхлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо бүрний нөгөө сайх ихнээс нь л ярихад бол 2 жилийн өмнө байсан баха. Яг наадмын үеэр болсон. Тийм ээ. Тэгээд эдийн засгийн форум дээр би сууж байгаад орог ирлүүгээ харих гэдэг замын цагтаа гүрд авах гээд явж байхад тэр доотлоор бол яг хүндээ яг л жорлон маань нэртэж ирсэн. Тийм. Гэхдээ одоо түрүүний миний ярианд дурддагцсан одоо энэ бие ариус гээд энэ жорлонгийнхаа асуудлыг шийдэж болох боломжтой. Мэдээж нэг өдөр шууд зүгээр болчихгүй. Тэр чинь хийж 2-3 жилийнхаа дараа одоо ядаж өвчин үүсгэж багасгах. Эдгээр талын асуудлуудыгаа бол одоо улс нь нэгдсэн бодлохоор одоо бид жишээлх юм бол лабораторийнхоо жижигхэн одоо багцсан дотор тэр их олон юм ургуулж чадахгүй. Тэгэхээр одоо бид биотехнологийнхоо үйлдвэрлэлийг яаж явуулдаг болох хэвтэй.
бэлэн болцсон байгаа бүтээгдэхүүнүүд. Мэдээж одоо гадны орноос ижил төстэй бүтээгдэхүүн оруулж ирээд зардаг тийм компаниуд энэ төр хаяа зурагтаар харагдчихлаа тэгэл би нэг зурагт үзээд байдаг. Гэтэл түрүүний битээр ярианд дурдгацнаар эдгээр манай Монголоос ялгаж авсан бактериуд мөн жинхэнэ Монгол бактери гэдэг шиг хасах төч нэмэх төчөө даадаг учраас хийчихэд өвлөний хөлдсөн ч гэсэн тодорхой хэмжээних амьд үлдээд хавар дахиад амьдраад ажиллаад ингэ явж чад байдаг юм. Эдгээр асуудлыг нэг зөв гарц гаргалгааг нь гаргаж өгөхгүй бол бид бол хийгээд тэгээд суурь судалгааныхаа түвшинчвэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхаа түвшинчвэ хийгээд одоо Монгол орныхоо одоо патент мэдээж тодорхой хэмжээнд аванд оюун өмч аваад одоо био бэлтгэлийнхаа дансанд бүртгүүлчихэж байгаа. Тэгэхээр энийг харин одоо улс маань яаж зөв бодлогоор ашиглах вэ гэдэг асуудал дээр нэгдсэн бодлого хэрэгтэй болов. За нэгдсэн бодлого гэдэг та юу хэлж байна? Одоо биологийн бүтээгдэхүүний ийм асуудлууд дээр ийм юм байгаа бүтээгдэхүүнүүдийг бид нэр одоо нэг эргэж харахад хэрэгтэй ч юм уу тийм ээ. Бид нэр заримдаа одоо энэ төрийн байгууллагууд дээр очиод захиргааны байгууллагууд дээр очиод бид нарт ийм юм байд юм а гэдээ ингээ ярихлаар мдээгүй байдаг. Тийм. Бид нар болохоор заримдаа ийм бүтээгдэхүүн гаргачлаа энэ дээр хамтарч ажиллая гэдэг нэг бичиг явуулдаг. Тэгээд байхгүй болдог. Хаана яваач мэддэгтэй болдог. Ийм тохиолдол их олон тохиолдсон сүүлийн 4 жил. Тэгэхээр энийг нэг зэгцэлж явахын тулд ер нь зөвхөн манай хүрээлэн гэлтгүү одоо яам тамга тэгээд одоо ижил төстэй хүрээлэн ихтэй сургуулиудаар бүгдээрээ нийлж байгаа. Ер нь бид нар нэг ийм юмуд байгаад байгаа юм биш үү? Гэтэл энэтэй талд ийм асуудлууд тулгараад байгаа юм биш үү гэдэг асуудлыг. Тэгээд бид тэр жорлонг түрүү ярьсан тэгэхээр тэгээд ингээ бодох нь бол хэрвээ бид тэр бүтээгдэхүүнүүдийг одоо энэ 270 мянга орчим байгаа гэдэг жорлондоо 2 жилийн өмнө хийчихсэн байсан бол ядчил ингэж жорлон энэ ингэж орж ирэх нь багасах болов. Тэгээд би дараад нь бүр хувь судлаач байгаа хувьд хэрвээ бид нар боломж өгдөг бол яг тэр үерийн дараа халдварч судлалын үндэсний төв дээр одоо гидсний ч юм уу янз бүрийн халдвар төвчөнд туссан тоо хэрэг нэмэгдсэн бол тэр нэмэгдсэн тоогон дээр хичнээн төгрөгийн юм бид нар хэрэгэлсэн бол гэдэг ч юм уу ийм судалгаа хичээлэх юм бол статистикийнхаа ерөнхий газартаа нийлээд ч юм уу бүр ингэж хийгээд ингэж бид нар одоо энд ийм бүтээгдэхүүн хийснээр бид хөрсөө ирүүлжүүлэх юм байна. За тэгээд дээрэс нь нэмээд ийм өвчлөл нь багасах юм байна. За өвчлөл нь багасгаад байгаад иймийнх нь бэртэн багасах юм байна ч гэдэг юм уу. Ийм нэгдсэн тийм бодлого бид одоо улсынхаа хэмжээнд гарах шаардлагатай болов гэж нэг тийм бодол бол байхад. Хувь хүн талаас. Тийм. Ер нь бол одоо тэгээд нэг ийм био үйлдвэрлэл та нарт хэрэгтэй юм байна шүү дээ. Тэ одоо ингээд ургуулад өсгөөд ингээд яг л одоо баг бэлэн мөнгө шахуул тийм цуцааны бүрийн юм байж идэг. Одоо анхны шатны та нар ингээд юу хийж үзв одоо тооцоо эдийн засгийн тооцооч гэдэг юм уу ийм хөрөнгө оруулалтаар явуулж гэдэг юм уу. Тэний нөгөө хэлгээд одоо яг энэ дээр одоо нийтээр манай шинжилгээ ухааны хүмүүсийн одоо бидний сул тал юм да. Бид одоо нөгөө яг эдийн засгийн тийм нарийн тооцоо. Энийг л яагаад ахаас эдийн засгийн үр ашиг тооцож чадахгүй байх уу хүсэхгүй байх уу? Үгүй чадахгүй ч юм байна. Яг үнэн дээр нэг нөгөө хэлэхэд одоо бид нар ч одоо манай нэг ажилтан бол насаараа одоо хавтгаа судлаад явцсан. Тийм ээ. Насаараа ирэх судлаад явцсан. Одоо микробиологийн маань бол одоо насаараа актиномисээ судалсан уу, сүүжлийн бактери судлаад явцсан. Энэ хүн тэрнийг бол гайхамшигтай сайхан хийж чадсан. Тийм. Тэгээд түрүүний миний битээр ярианы үргэлжлэл гэх юм бол бид бас тодорхой бид хийж үзээд байгаа. Одоо саяны энэ жорлонгийн бэлтгэл бол нөгөө үржүүлэхийн тулд хэрэгцээтэй бодис тэжээл мэжээл ингээд тооцохлоор нэг удаа хийх бүтээгдэхүүн нэг модон жорлонд хийх бүтээгдэхүүн нэг 14 мянга орчим. 3 жилийн 12,500 гэдсэн сая нэг одоо энэ долларын ханш маш гэдэг ингээд 14 мянга орчим төгрөгөөр нэг удаад хийх бүтээгдэхүүн бий болоод хавар намар 2 удаа хийжүүл илүү үр дүнтэй гэдгээр нь 28 мянган төгрөгөөр бол бид хийнэ гэдэг бол тэр тооцоогоо бид нэр хийж чадчихаа. Тэгэхдээ одоо нийслэл том үйлдвэрлэлийн хэмжээнд очлоор хөвчнээ үйлдвэрлэл болох уу багжаа авах уу. Дээрээс нэмээд мэдээж тэр чинь логистик асуудал гарч ирнэ тийм ээ. Яаж энэ Улаанбаатар хотын бүх жорлондоо хийх вэ гэдэг тооцоогоор нэг хэмээр бид чадахгүй. Тий бид чинь бол нөгөө биологч юм шүү дээ тийм. Тийм ийм асуудал тийм. Одоо хүмүүс тэ хамтарж байгаа тэрийг л хийчмээр байгаа юм. Би зүгээр та нарт юу зөвлөх гэж байна гэхээр тим юмтай бол та нар заавал төр мөргөө царай алдаад явах хэрэггүй. Хувийн бизнесүүд дээр том бизнесүүд дээр очих хэрэгтэй. Ийм бактери үржүүлээд ингээд тэрийг одоо хийх болвол танаа ургас чинь тэд дахиад яах юм бэ шүү. Тийм бид одоо тэгээ бас боломжоор бас огт зүгээр суух эхлүүлж байна. Тийм одоо зөвний сүүгчлийн бактери дээр бол дараагийн ээлжиндээ явъя гэдээ бас нэг өөр нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудал дээр хамтарч ажиллах гэж саяхан Апо компанитайгаа нэг хамт ажиллагааны гэрээ байгуулад ажиллаа эхлээд явж байна.
Тийм хүмүүстээ бид бас чадлаараа оролдоод хийгээд яваад л байгаа юм байна. Тийм. Тэгээ бас дандаа одоо улс орн маань тэгж нэг скомд бол бас хэлэхгүй. Түрүүний тэр биотехнологийн төвгээд нэг гарч ирээд. За тэрний хаалт гарч ирээд явлаа тийм. Би бүр ихнээс нь түүхээс нэрээ гэж бодоод гонигтай шахуу түүх байт. Тэгээ Сэдэн сүрэн сайд маань түрүүд урдснаар ингээд онцлог хийгээ бид нарт даалгавар өгсөн. Генетик клоны хийнэ гэж ярьдаг. Бактерийн эсрэг нөгөө коронавирусынхаа гадаргуугийн уургийг оруулах хэрэгтэй болоод PCR хэрэгтэй болсон чинь яг Монгол оронд олон улсын стандартын дагуу нөгөө олшруулахад хэрэгтэй праймера хийдэг нэгч багж байдаггүй. Тэгээ Солонгос улсын компани руу захиалсан чинь нислэг байхгүй гээд бүтэн сар алдаад. Тэгээ тэр зовлонгоо би бас ярьсан. Тэгээ тухайн үеийн академийн ерөнхийлөгч бас эргэлтлгүй. Тэгээ тэргүүлэгчдийн газар ингээд бүх зовлондоо ярьсан чинь тэргүүлэгчдээс бол чи ер нь яг энэ Монгол оронд болохгүй байгаа асуудлуудыг нэгтгээд хэрэглээний биотехнологийн ер нь төв яаж байгуулагдвал зүгээр энэ чинь төсөл бичээд үзсэн. Тэгээ одоо ингээл янз бүрийн технологи корпус байд юм уу төрийн захиргаа бүх базруудаар л бүгдээр явж үзье гэдэг. Тэгээ нэг жил гаруй бид нэр суугаад бичээд одоо нэг бүтэц гараад ирсэн баг. Тэрнийг гаргаад өгч. Ингээд бичсэн. Тэгээ энэ маань бол явсаар угаад нодлон жил анх удаа бол моноклонал антибоди үйлдвэрлэх моноклонал антибоди гэж юу вэ? Одоо ямар тэрийг ярьж байна. Энэ бол Нобелийн шагнал авсан тийм одоо бүтээгдэхүүн тийм ээ. Дээр үед бол нөгөө иммунизац гэж ярьдаг. Одоо туулаа лабораторийн туулаа авчираад тэрэн дээрээ эсрэг биеийг гаргаж авах гэж байгаа антигеныг одоо вирусын байт юм уу бактерийн байт юм уу уурга шахаад тэгээд нөгөө дархлааны эсрүүдний ажиллаад тогтсныхаа дараа тэрнийг хамж аваад онцлуулаад эсрэг үед гаргаж ирдэг онцлуулаа хэрэглэдэг байлаа шүү дээ. Гэтэл Нобелийн шагнал нь яагаад авсан бэ гэвэл тэр гаднаас эсрэг төрөгч нь ороод ирэнгүүт дархлааны эсвүүд чинь програмчлагддаг. Тэгээ нэг дархлааны эсвэл бол зөвхөн нэг одоо өвчин үсгэгчийн нэг гадаргуугийнх нь уургийн нэг эпитоп гэж нэрлэдэг байгаа нэг 18 хүчлийн эсрэг л програмчлагдаад тэгээд тэрнийг л үйлдвэрлэдэг. Өөрөө ч үйлдвэрлэдэг болдог. Тэгэхээр тэр эсийг нь цэврээр нь ялгаж аваад тэр Нобелийн шагнал авсан эрдэмтэн. Тэгээ хавдрын эстэй нийлүүлээд хавдрын эс маань нөгөө нэг үржих чадвартай. Хязгааргүй үрждэг. Энэ нэрийг нийлүүлээд хибридома гэдэг эс гаргаж авсан. Гибрид эс гаргаж авсан. Тэр эсийг л лабораторийн нөхцөлд ингээл одоо нэг Петрийн дотор угуулж хахад тэр бол өдөр шөнөгүй л нөгөө зөвхөн тэр эсрэг битээ чинь үйлдвэрлэж байна. Тэгэхээр зөвхөн моноклонал гэдэг байгаа. Нөгөө өмнөх нь болохоор поликлонал болчих жоохгүй. Яг нөгөө том уург оруулахлаар олон эпитоп байж магадгүй. Тэр болгоны эсрэг дархлааны эсүүдийг бий болгосон бүтээгдэхүүнийг хамж ашигладаг байсан бол энэ маань өсөж байгаа гэдэг. Энэ бол энэ биотехнологийн төв маань зөвхөн нэг хэсэг нь байгаа юм. Одоо хүн болгоно тохиолддог зовлон гэж ярьдаг хавдар. Энэ төв маань одоо барих юу вэ? Энэ төв маань одоо нөгөө шинэ төсөл хэлбэрээр яваад тэгээд нодлон жил анх удаа төсөв дээр тодорхой хэмжээний бага санаа төхөөрөмжийн зарлаа тавигдуулаад тэгээд тэн дээрээ зарлаад одоо багчаа авцсан. Одоо энэ дээр байгаа тэр ликвид хроматографи шингэний хроматографийнхаа хамгийн сүүлийн загварыг авцсан. Галландаас өдрийн бараг хэдэн мянган долларын цалинтай мэрэгчлээ авчирч одоо суйрлуулангаа бас сургалт хийх гээд ингээд явж байгаа юм. Гэхдээ энэ одоо зүгээр эхлээд явж байгаа юм байна. Тэрнээс бол дуусч байгаа төсөл. Эхлээд явж байгаа тийм. Тэгэхээр одоо та нарт дахиад одоо бас мөнгө хэрэгтэй. Одоо дахиад хөрөнгө оруулалтаараа тийм одоо тэгээ бид нар бол одоо энэ хэрэглээний биотехнологийн төв гэж нэрлээд тэгээ молекул биологийн салбартай тэрэн дээр одоо саяны нэг зовлон болсон праймера өөрсдөө нийлэгжүүлдэг боллоо. Тусаад тусуулсан бол дахиад пандемик гарлаа дахиад ингэ суухгүй тийм. Тэгээ одоо полимеразын жуурал гэдэг бол одоо бол Монголд бас нэлээдгүй олон хийгддэг болсон. Олон газар ашиглаж байгаа. PCR-ыг хэлж байгаа тийм. Тэгээ нөхдөдөд дараалал тогтоох байдлаар ингээд молекул биологийн салбартай нөгөө талд биохим микробиологийн салбартай тэнцэн уургийн үйлдвэрлэл, механизмын үйлдвэрлэл, онцлогын үйлдвэрлэлээ явуулдаг. За гурав дахь нь бол судлаач эрдэмтэн эрүүл мэндийн хөдөө аж ахуй биотехнологийн салбарын хүмүүстэй одоо сургалтаа явуулдаг тийм иймэрхүү байдалтай бүтц явуулъя гэж одоо эхлүүлсэн юм байна. Тэгээд одоо тэр молекул биологийн салбарын жишээ нь саяны тэр одоо праймера нийлэгжүүлэх энэ төргээд энийг хийхэд бол нэлээдгүй судалгаа хийсэн чинь ковидын өмнө Азийн хөгжлийн банкны төслөөр байсан баха. PCR одоо лабораториудын судалгаа хийгдсэн байлаа. Ер нь багц төхөөрөмжийн асуудал гэдэг. 2000 он намайг анх хүрээлэндээ ажилд орж байхад Монгол улс ганцхан PCR машинтай. Монгол улстай яа. Тэгээд тэр нэг гэж усанд холбогддог. Тэгээд тэр үед чинь нэг бол усан тасарна, нэг бол тогон тасарна. Тэгээд нөгөөх нь ажилдахгүй байсан бол тэр ковид өмнөх судалгаагаар би зүг санаж байвал 54 лаборатори PCR-ыг ашиглаж одоо судалгаагаа хийж байна. Одоо манай мал эмнэлгийн хүрээлэн байт юм уу, амгах ухааны хүрээлэн байт юм уу гэд ингээ явхлаар хөсөөж байт юм. Гэтэл тэр болгон маань одоо энэ праймера бол урд туршид хүмүүсгүй солонгос захиалаад авчирч байгаа. Тэгэхээр энийг ямар ч зөвшнө хийдэг болчих.
Тэгээ одоо тэр хэмжээгээр одоо илүү амар болно. Ядаж одоо нэг шиппингийнхэн зардал нь багасаад эхэллээ шүү дээ. Тийм ээ? Гэдэг нэг тийм санаа. Нөгөө талдаа бол түрүүний одоо моноклонал антибиотик гэдэг нь бол жишээ болгоод ярихад одоо хавдрын дараа бид нөгөө патологийнхаа аваад судалгаа хийж байна, бодолт хийж байна, хортой байсан байх уу, өгсөн байх уу гэл ингээд 7 хоног ч юм уу хүлээдэг тийм ээ. Бас хувийн эмнэлгүүдээр ч бас биопси аваад хийдэг. Энэ болгонд бол бид нэр одоо моноклонал антибиотикийн үйлдвэрлэл байхгүй учраас гаднаас маш өндөрөндөө авч байгаа эсрэг битийг ашиглаж байгаа. Одоо нэг 100 микролитр нь баг 300-400 доллараас эхэлнэ. Тийм үнэтэй бид нар ашиглаж байгаа учраас энийг мэдээж бүгдийг нээж чадахгүй. Эхний ээлжинд нэг хамгийн эргийн хэрэглэгтэй нэг хоёроо гаргаж аваад тэр хоорондор технологи нь нутагшаад мэрэгчлэн маань бэлтгэдэг. Тэгээ ингээд явах юм бол хийгээд явах. Бас нэг сонирхолтой жишээ нь Монгол оронд нэг үе зоонот өвчин гардаг тийм ээ. Тэр өвчнийг нь гарангуут нь яралтай гормоор нэг онцлог гаднаас авдаг. Тэгтэл тэр онцлогор нь тушааны биний яриад байгаа эпитоп нь Монголд байдаг тэр нэг гадаад гаргаж авсан хоёрынх нь уургийнх нь дараалал нь жоох өөр учраас тардаггүй байсан тийм судалгаа би сонсч байсан. Тэгэхээр бид өөрснийхөө бас тэрнийг гаргаж авах гिचшээтэйгээр ингээд нэг юм цогцсон байдлаар нь хөгжүүлээд явах тийм санаатай эхэлсэн. Тэгээ бас огт хоосонгүй ихний ээлжинд ямарчсан нэг лаборатори одоо ингээд хүлээж авчаад одоо тэгээ дараа жилийнхаа төсөвдөр одоо шинжилгээний академийнхаа хөрөнгө оруулалт гэдэг сэдвээр нь одоо багц дээр нь бид ийм хэрэгтэй байгаа санал өгсөн явж байгаа тийм. Тэгээ энэ бол нөгөө зарим хүмүүс их буруу хараад эдний хүрээлэн дээр хамаг юм төвлөрөх гэж байна гэж харагдаад байгаа шүү. Миний одоо ингээд тайлбарч байгаа бол бид нэр тоосгоо дандаа гадаадаас аваад байхгүй. Тоосгоо энэ чинь хийдэг болчих. Тэр тоосгыг нь ашиглаад одоо бусад манай хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хангах ухааны салбаруудын маань бол юм ихэд хамаагүй дээр болно л гэсэн тийм санаатай эхлүүлсэн төсөл байгаа юм. Энэ биохимнат гэж байдаг те. Тэнд ч одоо бас нөгөө юм био үйлдвэр өсвөр үржүүлдэг. Тэднийхэн ямар ажиллаж байна? Одоо тэрийг бол одоо би юу сайн мэдэхгүй байна. Сүүлд бол Монголын элчин сайд одоо энэ одоо байгаа элчин сайд өмнө элчин сайдтай ярихад бол яг би энэ хугацаанд сайхан технологийн шинжилтийг хийгээд манайх эхлүүлсэн ажил учраас ингээ сайхан болгоод явсан л гэж ярьж чадчихсан тийм. Тэднийхтэй ярил бас нэг яралтай юм энэ тэднийд бас үлдээ бол нэлээд харьцангуй юмнууд хийж байгаа баха тийм. Бүр нарийн ширээ юм би сайн мэдэхгүй. Одоо тэр энтэдлийнхэн тэр энзимийн үйлдвэрлэгээл тэгэхээр одоо нэг PCR чи болохоор таг полимераза гэдэг юм хэрэгтэй болдог. Тэр нэг энзим хэрэгтэй болдог. Тэрийгээ би бас одоо ингээл дахиад гаднаас байнг авч байгаа бол энийгээ дотроо хийчих юм бол дотоод дээсэн тагтай, дотоод дээсэн примертай болчвол ядч л одоо нэг одоо магистр, бакалавр хамгаалж байгаа докторуудын ажил нь PCR хийдэг. Тэрийг явчихдаг гэдэг ингээд нийтээр л нэг тийм нэг архам урагшлах тийм санаатай юм явуулж байгаа юм. Тийм зүгээр сая та үзсэн үгүй юу энэ лодо самбуу гişүн энэ өөрийнхөө фэйсбુક дээр нэг тийм мэдээлэл тавьсан байлээ л дээ. Одоо энэ лодо самбуу би цэнгүүн гişүн бямсүрэн бид гурав нийлээд энэ төсвийн ингээд төслийг харж ирсэн чинь шинжлэх ухааны судалгаа гэдэг 200 тэрбум төгрөг байж байна. Энийг бид нар болиулаад одоо энэ багш юуныхээ цалин руу оруулах, санал оруулах гэж байгаа гэсэн тийм жиргээ байсан. За. Одоо тэрийг хараад би жишээлбэл одоо ямар сони юм бэ? Шинжлэх ухаандаа л харин ч одоо мөнгө тавих хэрэгтэй байтар тавьсан юм нь ороож авах гээд ингэ байж идэг. Шинжлэх ухаангүй хөгждөг улс гэдэг дэлхийд хаач байхгүй. Гэгчээд одоо тэгээд таануусын нөгөө бас л нөгөө хийж өрж байгаа юм чинь энэ эрх баригч чи мэдэхгүй байна. Тэрнээсээ болоод мөнгө төгрөг хийж хасагтаа тийм ээ. Тийм энэ их л олон талтай юм байна гэж би дотор хувийн дотор боддتي. Сая түрүү би ярьж ирсэн нөгөө 60 жил та нар юу хийсэн бэ гэдэг тэгэхээр биднүүсийн зарим юм ч одоо нөгөө нүүр салчиг гарт баригдахгүй. Тий. Тэгсэн мөртлөө дам утгаараа бид нэр эдийн засгтаа юм хийгээд явж идэг. Энэ дэр бол манайч гэлтгүй ер нь дэлхийд дахинараа л судалгаа хийгээд явуулангууд одоо шинжлэх ухаанд оруулсан $1 нь тэдэн жилийн дараа $2 болдог гэл ингээд судалгаанууд нь явж идэг шүү дээ. Нэг тийм сэдв байгаа. Хоёрдугаарт нь суур судалгааг сүүлийн үед их ад үздэг болсон. Тэгсэн. Тий. Юу нь ямар хэрэгтэй? Инновацийн юм байх хэрэгтэй гэж нэхэл. Тэгээ та нар инновац юм гаргаж чадахгүй бол та нар ер нь юу хийдин гэдэг асуудал бол ер нь олон түвшиндээ яригддаг. Тий. Тэгээ би үл жишээ болгоод ярьдیں۔ Чамаагийн голорч хуваачвал чи амьд үлдэх үү? Тий. Нэг гартаа нэг хөлтэй тал тарихтай болчихвол амьд үлдэх үү гэдэг. Тий. Одоо түрүү миний ярьж ирснээр төмөр зам дээр одоо нөхөн гарсны асуудал гэдэг одоо Монголын төмөр замын маань саналаа тавь бид ингээ орж ирж байгаа
Гэтэл энэ дээр бол биднээсийн одоо багаар л 30 жил хийсэн суурь судалгааны үр дүн дээр бид нэр төсөөлөд одоо датаг нь гаргаж өгч энэ үржийн 8 ингэж давхтай юм байна. Энд гүйдэл байд юм байна гэдэг шиг тийм байна. Ийм өвс идэх юм байна. Тэр өвсөн тэнд байд юм байна ч гэдэг юм уу. Яг нь дан өөрснийгөө өмөрөх биш зүгээр нийтээрээ бид нэр суурь судалгаанд анхаарлаа тавиад инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэндээ анхаарал хандуулаагүй үйл байсан шиг байна. Одоо ингээд түүхээ эргээд харахад. Тэр нь бол судлаач нараас илүүтэй гэлтээс Монгол орных нь өөрийнх нь санхүүгийн боломжийн тийм байсан. Тэгээд нэг 30 сая төгрөгийн суурь судалгаануудыг өгөө тэг ямар ч байсан нэг ингээд нэг арга цагаад явж исэн систем нь удсан учраас тэрэн дотроо яваад байна уу гэсэн бодлол хувийн талаас бол надад байдаг тий. За араас нэг хэдэн төгрөгийг хасчихгүй байлгүй тий. Тэгжил найдаа. За та бүхэн цаг дуусахад 2 минут байна. Тэгээ одоо магадгүй танд одоо хэлж амжаагүй тийм байвал энэ 2 минутанд багтаагаад хэлчих үү. За тий. Тантай би бас энэ ажлын ярилцлагын санал аваад тэгээд бодож явж исэн нэг зүйл их юм бол шинжлэх ухаан гэдэг маань саяны яриатай холбоотойгоор суурь судалгаагаар хөгжиж явах ёстой юм байдаг. Тийм ээ. Одоо намайг оюутан багт чинь RNA гэдэг юм бол 3 янз байдгаа гэж одоо бид нэрт заадаг байсан бол одоо сүүлийн үеийн судалгаагаар баг 20 төгсөж байна. 10 хэдэн төрлийн non-coding тийм юм RNA гэдэг ингээд явж байгаа учраас шинжлэх ухаан чинь бол судлаад тодорхой төвшөндөө гаргаж авсан юмыгаа бид ийм төвшөнд хүргэсэн биш үү, энэ нь ийм биш үү гэдгээрээ ингээл явж яадаг учраас огт хард цагаан гэдэг асуудал байхгүй тийм ээ. Одоо манай монголчуудын нэг нийт одоо шинжлэх ухааны боловсрол нь жоохон сул байгаагийн шалтгаан одоо та бүхэн бид нар мэднэ баг тавчнаас өвчин зөвлөн туссан ч гэж ярьж гэнэ үү, вакцин хэрэггүй гэж ярьж гэнэ үү гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр вакцин гэдэг маань бол жишээ болгоод ярихад биднэрт одоо шинжлэх ухааныхаа үр дүнд гаргаад авчихсан байгаа боломж зэвсэг маань л энэ баг тийм. Тэгэхээр энэ бол бүр 100% одоо нэг сүүлийн үеч бас нэг хүмүүс ярьдаг ч одоо би шууд хавдрыг 100% хэмжилдэг нэг тийм гаргаад ирсэн. Тэгээ хавдар гэдэг маань өөрөө үүсгэж байгаа шалтгаан нь тухайн өвчтөнийхөө генетикийн олон янз байдал нь гэдэг ч юм уу их олон шалтгаантай байх байтал ийм байх хэвээр, тийм байх хэвээр. Нэг бол та нартыг ингэсэн юм харцаан гэдэг юмыг болий гэсэн тийм санаатай. Одоо вакцин л их чинь сая сүүлд Унгарын эрдэмтэн ковидын вакцинаараа Нобель авсан тийм ээ. 1950 онд анхны вакцинаар Нобель авчихсан бол 70 онд нөгөө вирусын гаралтай серологийн вакцин гарлаа гэдэг ингээд одоо хүн төрөлхтний дуртай сайхан хамгийн дээд шагнал гэдэг Нобелийн шагналыг чинь 3 үе өөр цаг хугацаанд их чинь ингээд авцсан гэдэг хүн төрөлхтний хэрэглээд явж байдаг. Хүн болго ирэх яриад байдаг. Нөгөө талдаа бол та нийгмийн одоо халдварт өвчин тийм ээ communicable disease туссан тухгүй байх чинь бол таны ирэх байж болно л. Гэхдээ та туссан тохиолдолд өөр хүн тусгах болчиход байгаа. Тэгэхээр тэр үл таны тэрнийг хэлэх үүргэнч байдаг юм уу гэдэг ингээд яг ирэх бол тэрүүгээр хязгаарлагдах явцтай тийм. Тэгээд тэр сааталт нь бол мэдээж одоо бүр 100% юм гэж одоо байхгүй. Тэгвэл тухайн нөхцөл байдалтай л ингээд явдаг шүү гэдгийг л сайн ойлгохгүй бол биднээс одоо нэг тиймэрхүү юм нэгтгэх нь бол жоохон хэцүү санагддаг юм даа л гэдэг тийм. Баярлалаа. За баярлалаа. Тийм. Тэгээд одоо таны өнөөдрийн ярьсан зүйл манай үзэгчдэд бас сонирн байсан байх гэж би найдаж байна. За ялангуяа одоо энэ эрх баригчд маань мөнгө төгрөгөө шийддэг энэ улсууд маань үзэж байгаа бол бас одоо тэр шинжлэх ухаанаас бити таавах мөнгө одоо байгагийн бити хасаараа болов нэмж өгөөрэй гэж хүсэлттэй байна да. За баярлалаа. Миний мөрөг сүлд хэлэхтэй байсан үгийг та хэлж гисэн боллоо. Тэгээд сонирхолтой байсан байгаасаа гэж би ч бас их найдаж байна. Тэгээд цаг чинь их хурдан өрт юм байна уу? Тийм байна. За үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа тэр баяртай.